TV6 телевиз тэгээд Extreme клубээс хамтарч явуулдаг салхин гарах нэвтрүүлэг маань 4-р хайлтаа яваад ирлээ. Тэгээд за энэхүү аяллаа маань онцлог гэхлээр нэгдүгээрт бол одоо бид бүхэн Монгол улсын тархан цаацд газар нутаг тэрний хамгаалтын бүс орчин нутгаараа аялах нэг онцлог. За нөгөө талаар бол одоо ивент итгэж байгууллагуудын бас хамт олноос зарим нэгэн төлөөлөгчд оролцсон энэ явдал байгаа маа. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн бидний энэхүү төрхийг хараад санаж байгаа бах. Өмнө 2009 онд бид та бүхэнд 3 цуврал нэвтрүүлэг хүргэсэн байлээ. Одоо 2010 онд 4-р дугаараа одоо өргөн барьж байгаа да. Баяртай байна. Салхин гарах уу багийнхан маань одоо яг хайн замд гарахад бэлэн болоод байна. Ингээ та бүхэн бидэнтэй болон манай ивент итгэгчтэй хамт байгаарай гэж би хүсэж байна. Энэхүү аяллыг маань Хара брэнд болон ивент итгэж мөн манай Petrovs компани мөн 3 дэлгүүр ивент итгэж оролцож байгаа. Тэгээд ерөнхий зохион байгуулагч Extreme 1 спорт загасчлалын клуб TV6 телевиз хамт олон энэхүү нэвтрүүлгийг үзэж та бүхэнд өргөн барьж байна. За ингээд бидэнтэй хамт салхин гарах уу! Манай аяллаа баг Боронтой ангиас өглөөд Сүмбэр сумбарт ерөнхийдөө маршрут маань байсан. За тэгээд 11 цагийн орон зэгт өглөөд бид боломжлосоор явсан. За бид бүхний энэ 4 дахь удаагийн маань аялал манай Монгол улсын хамгийн зүүн хязгаар халах нэмэргийн гол чигтээ явсан. Тэгээд энэ аялал маань аяллаар бид бүхний гол үзүүлэх утга маань бол нөмрөгийн гол тэ нөмрөгийн стан хил арчим нутгийг харуулахаар зорьсон. Тэгээд бид бүхэн эндээс хараад өөртөө ямар ч зогсолтгүй зондоо нэг үдлээд Сүмбэр суманд очиж нэг хонсон байгаа. Хамгийн том тэгш тал болох менингийн талаар одоо дайсч гардаг бид нар. Дин зам болоос ус бороо илбэгтэй байсан. Тэр утгаараа үрсүүл нилээ сайн ургасан байсан. Замын хажуу талаас хярж унтчихсан янзаар босч гүрэх юм уу. За мөн олон тоогоор сүргэлсэн зээрүүд бол Маш тайван амгалан одоо байж байгаа нь бидэрт бас гоё санагдчихсэн. альва улс үндэстэн альва одоо мууч нутаг хүн өөрийн гэсэн бахархалтай байдаг. Тэр бахархлын маань нэг бол одоо ялч одоо цагаан зэр бол маань Байгууллагын өөрсдийн одоо гол нутаг мэнгийнхаа талд одоо чирлэж сүргэлж байхыг харахад бас бахархалтай байлаа. Сүмбэрт очоод ер нь бол нөмргийн дархан газарт очно гэдэг маань бас албан ёсны зөвшөөрөл авдаг. За Дорнод Монголын дархан газар болсон тэр Сүмбэрийн хилээ өтрөөд бас Тэгээ зах зөвшөөрлөө аваад цаашаа нөмргийнхөө цастав руу очиж нөмргийнхөө цаставнаас заавар зөвлөгөө авч хаагур гарам яаж гарах вэ? Одоо хаагур гарч хаана хоноглох ёстой вэ тийм ээ? Бүх зөвшөөрлийн дагуу бид бүхэн явах ёстой гэдгийг хэлж өгсөн. Бид хүн Доронтой аймгаас гараад 4-11 км яваад Алхуул сумын нутаг Арсумын хоолой гэсэн байгаа тийм очроогүй. Арсумын хоолой гэдэг газар байна. Урагшаа ингээд даваад ерөөсөө нэг 4-5 км яваад сумын туур байгаа юм байна. Тэгээ бид нэр энд үдлээд сууцгааж байна. За энэгээр одоо Монгол улсын дархан цаацлт одоо халах нөмргийн сав газрын ингэж үзүүрт нь ирээд байна. Одоо ингээд бид нөмргийнхаа гол руу бол одоо эндээс нэг 70 км яваад орно гэсэн тийм. Тэгээ одоо сумын төвөөс бол нэг 50 км зайд бүгдэлж байна да. За тэгээд манай нэвтрүүлгийн ерөнхий итгэгч бол Хара брэнд байгааг та бүхэн мэдж байгаа хаа. Тэгээ Хара брэнд маань бас 2010 онд Нью-Йоркийн
Нью-Йорк хот, Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын олон улсын чанарын шалгаруулалтаас алтан медаль хүртсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За манай нэвтрүүлгийг эхнээс нь ивент итгэсэн нэг Петровсын хамт олон баярлалаа. 411 км бидэнтэй зур явчаад байна. Өшөө цаашаа явна. Петровсоос чанарыг гэдэг нь сайхан өрөө байдаг. Тэгэхээр үний юм байна, сайхан байна. За тэгээд аялалтай мөнцөг хамт явж байгаа 3 дэлгүүрийн хамт олон бас манай аяллаа аян зам хэрэгж авч авдаг одоо бүх бүтээгдэхүүнүүдийг одоо та бүхэн харж байгаа самбал өмсчсэн хувцас хэрэгсэл манай энэ нэвтрүүлгийг аяллыг анхаас нь дамжиж байгаа Petrovs мөн MCS distribution тэгээд нэг 3 дэлгүүрийн хамт одоо бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Сумын арай болоод бид хөдөлцөө цаашаа хөдлөд сумын туурын дээр очсон. За сумын туйр бол гол сум туслах дугнууд тэгээд одоо хэрмээ хашааных нь болоод үлдэгдэл мөрөн бол яг үлдсэн байна. Энд бол одоо бас бид нэр очоод ингээд харж байхад бас нэлээд том сум хийд байсан. За 17 18 дугаар зууны үед холбогдох хуулиуд ярилцчихлаа. За энэ бол та бүхэн харж байгаа дээврийн одоо черпец гэж ярьдаг тийм. Дээврийн одоо тийм черпецэн хавтангууд авшиг. Одоо яг бидний зогсож байгаа энэ орон зай бол шүү дээ. Төв гол сүм дуган байсан шиг. Одоо эндхийн нэг овгор, тэрдхийн нэг овгорууд бас юм туслах жижиг сүмүүд. Тэгээ саяны хашаачаас нэлээ юм өргөн ингэж явсан бас. Дөрөв өргөн юу бэ? Бараг 20 гаруй байна ингээд. Түүхийн ямар нэгэн нууцыг өөртөө агуулсан бас юм нууцлаг тийм сүмийг төр байдаг. Энийг бас тодруудаа те. Ямар өчтэй юм энэ бол бас яхаар хятадын хөгтгоос байна л та. Хятадын нөгөө аюу шатаал сайтай те. Тэр хөгтгоос ингээ барихад аюу хүнд. Даах нь. Хөгтгоос. Дээрх нь юу нэг одоо бас яг хэвээр байж шүү дээ. Энд чи одоо ингээд дараад ингээд барьцдаг гэсэн гэдэг байна шүү дээ. Ингээд хүчдэг гэсэн. Энэ бас нөө яг нөө сүмийн даган гол нуруудын моддын бас шатсан энэ үлдэгдэл байх шиг бас юун дээр ч одоо бас зогсоотой хамлаас айц авахгүй бол бас болохгүй хаа. Энэ бас Одоос одоо хэдэн жилийн ч өмнө юм мэдгүй те. Энд бас ингээд амьдрал буцаад эргэлчин мөргөлчин одоо энд ирж мөрөгдөг, ном уншуулдаг, олон одоо дамнаар энд ном хурдаг байсан гэдэг ингээ бодонгод бас төсөөлжтэй. Сүмбэр нутгаас урагшаана ингээд нөмөргийн дархан цаашд газар боо явж байхдаа бас хөрсөөр нэлээ элсэрхүү болж ирж байна. За тэгэхээр элсэрхүү болсон онцлогтой холбоотойгоор одоо энэхүү тал хэрийн одоо ойд хэрийн энэхүү сайхан бүсийг бол одоо нарс гэдэг мод хэрхэн гож чимж байгааг бол одоо үзэгчид та бүхэн надад хэлэхгүйгээр үзэж сонирхож байгаа. За нарс гэдэг ургамлынхан маань онцлог болохоор одоо элсэрхүү хөрс юм дов толгод дээгүүр ордог. Өөрөөр хэлбэл хөрс бодлогоо ордог бас ийм байгалийн бас үзэсгэлэн нэгэн чимэг байгаа. За ингээд бүгдээр одоо дэгээ голоо бариад нөмрөг гол руугаа одоо салхинд гарахуу дөрөвтэй үзэгчтэй бүгдээрээ цуг хамтаа бүх юм окей. За бид бүхэн одоо аагам халуун одоо нөмрөг став руугаа илж явах хугацаанд бол 29-аас 30 градусын халуунд бол одоо дэгээ гол маань таарсан байна. За дэгээ гол дээр бид бүхэн одоо машин тэргээ хамгаалж бас өөрсдөө уун тусаа аваач хөдлөх зур дэгээ голд ороход бол маш хүйтэн чихүн устай одоо магнит ташин тийм хүйтэн устай гол байсан. За энэ маань одоо бас бид бүхэнд бол одоо бас л өөрнөөс сайхан сэтгэлийг төрүүлж алжаалыг бол одоо тэгээд тайлж байсан. Бас их орноороо бахарх сэтгэлийг л төрүүлж байсан. Бид бүхэн тэгээд нөмргийн став дээр очиод одоо очих 3 усны бэлчиргээд байгаа одоо галтцтай гол, бүрийн гол, буянт голын одоо тэр бэлчир нөмргийн гол руу зодгож байгаа тэр сав газар бол
очих талаар бол одоо тэр заставын 0-1-0-2 олон босод хүмүүстэй туршлагатай хүмүүстэй ярь зөвлөдөж Застав хамтлагтай сайхан танилцсан. Тэгээд мэдээж бид нэр очих газар болгонтойгоор нь уулзж байгаа хүмүүс болгонтой бас дотн танилцах хүсдэг. Тэгээд энэ заставынхаа ер нь онцлогийг үзэгчдэд танилцуулах. За онцлогтой ч юм байна. Манай цастаа хувьд бол онцлогтой ч юм байна, бахархалтай ч юм байна. Тийм ээ. Онцлог бол одоо байгаль цайг уурын хувьд одоо бусад цастаа газар орны гэх юм бол эрдэс уур амьсгалтай. За бахархалах юм бол одоо хамгийн зүүн хязгаар бүр одоо зүүндээ бүр хамгийн зүүн цэг тийм ээ. Өглөө одоо хамгийн түрүү одоо нар мандахыг одоо харж ах. Тэгээ нэг мөн дээрээс нь одоо манайх бол нөмргийн тархан цааст газар гэж одоо Монгол оронд амьдардаг одоо бүхий л амьтан бол ганцхан одоо манай цастаа юм учаастдаг манай энэ газар байдаг. Тэргээр ингээд онцлог бахархах юм бол энэ бол манай зөндөө олон л тоо. Заставын одоо амьдрал гэхээр нэг хүмүүс үзэгчд маань юу гэж бодлоо байх л та хязгаарлагдсан байдаг застав маань нэг л уйтгартай ч юм уу те одоо нэг бөглөө одоо хүн баг ирдэггүй учраас одоо тэгж их сэтгэдэг. Тэгээд яг энэ талаар та юу хэлэх вэ? За тийм үед бол манай хилийн цэг бол байсан. Тууч одоо нэг нас 90 оны юм те одоо тэр бөглөө одоо тийм тоггүй ч юм уу одоо л тийм байхгүй. Одоо л айл болгон одоо бас улс техник хөгжсөн. Одоо та бүхэн түрүүн ч анзаарсан баг. Сэргийн байранд одоо тогоо станцтай Орос Монгол нийс одоо 17-8 сууг үздэг. Бүх айлууд нь одоо гэрте аккумулятортай тийм сүнгэл 12-ын гэрэл гаргаж одоо тийм бүрэн боломжтой. Тэгэхээр одоо бол ерөөсөө бид Улаанбаатарт байгаа тэр хүмүүс дутгааргүй одоо тийм мэдээлэл бол бүрэн хангалтч авдаг тийм боломжтой болсон. Цаг хугацааны тийм цаг хугацаанд нь бүрэн авах бүрэн боломжтой. За танай нүргэн цастаа дархан цааст газарт байрлаж ийн гэдэг ч тийм. Тэгэхээр дархан цааст газар гэдэг утгаараа бол одоо хүний хөлөөлөлд хэр аргийн хүрэхгүй тийм үү. Тэр болгон хүмүүс ирээд байдаг. За тэгвэл мэдээж дархан цааст газар гэдэг утгаараа байгалийн янз бүрийн сонирхолтой үзэгдэл тийм үү. Монгол орны өөр бусад үндэс болонд байхгүй ан амтан жигүүртэд мэдээж энд байж байгаа тийм. Тэрнээс одоо сонин содон гэхэд манай одоо телевиз үзэгчдэд сонирхуулахар тийм сонин содон зүйлсийн талаар юу ярих вэ? За байгаль орчин дархан нүмергийн дархан цааст газар түрүүн одоо бүх уул амтан энд байдаг гэж хэлсэн тийм ээ. Ургал амтан бүгд байдаг. За байгалийн онцлогуд бол одоо манай одоо соёл зүйл гэж одоо Монголын хамгийн зүүн хязгаар байна. Тэр өндөр уулынхаа орой дүүр одоо тийм намагтай байх чинь тийм эрдэс одоо тийм уулын орой дүүр мөртөө тийм намагтай нүдэр үзээгүй хүнд бол яг энэ одоо юу яриад байгаа юм бол их л байх л та тийм ээ. Үзсэн хүмүүс харах хүн бол их олон байгаа тэр мэдээж одоо үе дамжсан одоо застааг манай цастаа бол аль 60 70 оны тэрнээс ч хойш өчнөө хүн одоо үе үегээ дамжуулан хамгаалтыг зохион байгуулсан бол бүгд л үтсэн л шүү дээ өөрсдөө нь үндсэн ажил учраас тийм ээ. Тэгээ тийм онцлогуд бол их манад байдаг л та. Амьдтынхээ жишээ нь одоо элбэг амьд бол зэрлэг хаа байна мөн баавгай одоо баавгай одоо голын богсараа жимс ногоо өгөө явж байгаа. Тэгээ буугай байна хандгаа байна ерөнхийдөө зэрлэг амьд элбэгээ голцоохон тэр соёл зуул баруун баян хэрмэр гэдэг нөмрөн голынхаа ихээр дагуу байдаг. Дандаа хүний хөлөөс хоол зайдуу алсдуу газарт байдаг. Энэ бол машин зэрэг техникэд очно гэсэн тийм ойлголт авах дандаа тийм морь малтаал очих тийм газар байдаг та. 20 дугаар зууны техник явах боломжгүй гэсэн үг шүү дээ. Үзэгчтэй хэлэхэд бол бас баавгаа байдаг юм байна шүү манайд оронд тийм ээ. Ер нь бид нэрэнд морьтой ч зарим газар нь явахд хүндрэлтэй байдаг. Намагтай, шавартай, морин шигдэж явдаг. Зарим үед бид нар явган морио орхичод явган цаашаа үргүүлж хэлийн манаандаа явна. Дээрээс нь тэр зэрлэг ан амтантай шанал тавина, шалгалт тийм бидний гол үүрэг бол тийм л үүрэгтэй. Тэн дээр болохоор бүр цаашаа тэр соёл зуулын чиглэл юм баян хээрийн чиглэл болохоор ч тэгээд зарим газар бол явган явдаггүй бас бид нарт байгаа шүү дээ. Мэдээж байгалийн юм онцлог байгаа юм байна тий. Тэгэхээр яг энийгээд байгаа бас нөө хил зөрчигчийн асуудал бас цөөрчгүй яах вэ? Бас байж хаа. За хил зөрчигчийн асуудал цөөрнө гэсэн ойлголт байхгүй. Тэгээ цаа яг тэрнийхээ дагуу одоо нэг сайн амны хажуугаар заавал бас тодорхой хэмжээний саар юм байдаг. Тэр бүхнийг л одоо бид нэр одоо таслан зогсоох юм үүрэгтэй. За тэгээд үзэгчтэйгээ цуг энэ заставынхаа дотоод амьдралтай танилцаа бүгдээрээ. Аль аймгаас татагдж ирсэн бэ гэдгийг асууя. Хэнтэй аймгийн төвөөс татагч ирсэн. Монгол Хэнтэй аймгийн төвөөс татагч ирсэн. Намрын 11 сард Хэнтэй аймгийн төвөөс 95 зэрэг татагч ирсэн. Намрын зэрэг 11 сарын зэрэг. Хэнтэй аймгийн дээрс юм татагч ирсэн. Хэнтэй аймгийн төвөөс татагдсан. Хэнтэй аймгийн нөрөөлөөс хүмүүс татагч ирсэн. Тэр нэг сонирхолтой байна л да. Хинт нэг аймгаас одоо бүгдэнд ирээд хаалбааж нэг их сонирхолтой. Тэгээд манай Дорнот аймгийн одоо зүүн хязгаар нөмргийн голын цастаа гэдэг нь одоо хамгийн
байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар аль пааж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ байгалийн тухайд одоо ямар сэтгэлтэй вэ? Энэ тэгээд халгалын нөмрөгийн застав аль пааж байгаа өндөр байна. Заставын хувьд бол ерөнхийдөө бол ер нь байх орчин нөхцөлийг сайтай юм байна шүү дээ. Одоо зураг телевиз үзчихдэг тийм ээ. Энэ телевизэр бол өдөр болгон сувгаараа бүх сувг гардаг телевизэр нь. Тэгээд биднээс хагацаа мөртөө сайн болонгууд соёлын олон нийтийн ажил гээд тэмцээн оролдоон зохиогоод тэр үед л хөгжилтэй тэгээд энэ. Хинтэй аймгийн төвд суугаа ээж инх тоол болон найз нөхөд наваа таньдаг хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд наран ургас зүгийн хамгийн зөв хязгаарт байгаа одоо хилчид ажилт нь хилээ сайн манж байгаа шүү гэж хэлье. За хинтэй аймаг суугаа ээж бат амьдрал Сүхбаатарын уулын суугаа эмээ ичиг хорл өвөө даваасрандаа мэндүргье. Тэгээ хинтэй аймгийн нийт олон телевизч олон нийттэй мэндүргье. За ингээд энэ зүүн зүгт эх орныхаа хэлийг манад сууж байгаа цэрэг өрстэй бүгдэнд баярлалаа. Тэгээ та бүхэн албаа молон байгээ. За тайлж үйлдэлсэн хөдөлгөөс яа. За баярлалаа. Баруун ном хон хаалх залтан дагсан командын доор Монгол Улсын хамгаалалтууд атгаад марш. Баруун тийш. Хаад марш. Ямарчсан нөмрөгийн заставын хамт олонтой танилцвал сайхан байсан. Юу гэхээр өөртөө бол тэр байгаль орчинд маш их гоё тогтцсон. Ер нь бол тэгээд одоо үед бол өөртөө тэгээд байгаль газартаа өөртөө л юм хийн гэдэг ойлголттой хүн болгон болцсон байгаа нь их сайхан санагдчихсан. Сайхан газар оронгоо бас ашиглаад өөртөө сайхан ногоо тавьсан байж юм. За мөн тэгээд 10 тонны дахиа үржүүлээд тэндээ тэр цэргийн байраагаа бүр сайхан вакуум цонхыг тогтчулсан. Тэгээд их сайхан таалагдчихсан. Нэгэн шөнийн одоо нөмрийн стайл тэр үндэсэн байгаа. За ингэж өнчгтэй бол одоо бидний очих газар маань бол нөмргийн голоо гатлаад цаашаана 17-18 км явж хүрэх байсан учраас өглөө болж гэгээтэд одоо голоо хатлуул яасан юм бэ гэж ярь зөвлөсний даваал бид бүхэн нөмргийн стайл зүүн хойно байрлалтай Герман тухай гэдэг газар болтой хоногдсон байгаа. Яг энэ Герман тухай гэдэг нэрлсэн юм гэхээр одоо нөмргийн тархан цааст газар бол уран судлаач, уул судлаач, цаг уур судлаач маш олон зүйл судлаач ирдэг. За тэр талаараа тэнд бол одоо 2 Герман ирж уран судалсан учраас тийм нэрийг бол авсан байдаг юм байна. Тэгээ өглөө өнтер бол ердөө босоход бол их гайхалтай. Тэгээд одоо манан битүү татаад хэдэн цагаар ердөө 3-4 цагаар ман нарилахгүй гэгээ орсноос хойш. Тэгээд бүр нар бол нэлээд дээр хөрч байгаа нь манан арилж тэгээд за энэ маань бол бас аяллаа маань бас нэгэн сонирхолтой бид бүхний үзүүштэй тийм үзэгч та бүхэндээ үзүүлэх сонин зүйл юм аа нэг байсан. За бид нөмргийн голоо одоо став уртлын гармаар гатлаад бүр нөмргийн голын гүнлүү одоо 3 гол гэж нэрлэгдээд байгаа тэр газар суугаа. Ставс бол 20 гаруй км юм лээ. За ингээд явсан. Машин бол одоо явахад бас нэлээд бартаас хаадхтай. Нөмргийн одоо сав газар маань өөрөө хянганы ногооны одоо хэсэг болж явдаг учраас уулархаг одоо маш уулархаг болж исэн. Машин тэрэг тэр болгон явдаг учраас хөрсөн аягүй тийм нуран үүсгдэг. Одоо хүчтэй машин тэрэг хаа зогтол дороо хийрэг хөрсөн нураа хийвдэр гэх мэт тиймэрхүү бэрхшээлүүд бол одоо бид нэр тохиолж байсан. Тэгээд ставынхаа тэр зөвшөөрлийн дагуу бид бүхэн 3 гол имлэлчээр газар тэгээд ерөнхийлөгчийн хоо гэж нэрлэдэг энэ газар очсон байгаа. За ингээд отголох газараа очоод за тэндээс бидний утгасан газрууд ерөөсөн машин очиж бас хамгийн эцсийн цэг цаашаа бол ямар ч тоо машин явах арга байхгүй. За манай аялын кемпинг байгуулсан орчин бол одоо 2-оос 3 майхан л одоо засах тийм талбай дэвсэг тэ бусд нь бол дандаа довтлоход өндөргөөс хисаа бүхий тийм орчинд бол одоо бид буусан байгаа.
Нүрийн гол дээр бид удааг байна. Тэгээд маш сайхан сэтгэл төрж энэ ангаа дэлхийн мянганы нурууны одоо салбар уулсан. Зүрхсгөл манай Доронтой аймгийн Алхгуул сумын нутгаар ингэж дайрж орж ирдэг. За энэ бол одоо ойд тэгэхээр тал хээрийн бүс энэ ойд тэгэхээр уулахыг болж байгаа бүсийн одоо байгалыг таахад үзүүлж байгаа баяртай байна. Яг шилжилтийн одоо энэ тэр дархан газарлаа орж ирэхдээ үүдэнд нь битсэн байлаа л дээ. Тал хэрээс одоо юм уу ойд хээрийн бүс рүү шилжиж байгаа шилжилтийн юм цагийг бол тэ ганцхан өмнөхт ирж үзнэ гэж хэлсэн байлээ. Ийм газар ирсэнд их баяртай. Наа та бүхэндээс энэ байгалийн сайхныг үзүүлж байгаа да. Ивент тэтгэгч байгууллагуудад бас баярлалаа гэж хэлээ. Манай ерөнхий ивент тэтгэгч Спирт Балбар, Хараа брэнд, Петровс компани, 3 дэлгүүр, TV6 гэдэг ивент тэтгэгчнээ баярлалаа илэрхийлье. За бид одоо тэгээд оцсон өдрөө бол отгоо байгуулж, за тэр байгалыг бас сонирхож харж явлаа. Зэрлэг онгон газарт бол явж байхад бол ер нь бүхэл юм том санагдчихсан. Юу гэхээр цэцгийн хүртэл одоо их том одоо хэмжээтэй тийм ээ одоо ургац нь арай өөр байж хахад ялаа шумуулан дагаад одоо бас тийм бэрхшээлтэй юм шиг том ялаа шумуултай таарч ирсэн. Тэгээд ямар сандал бид нар одоо битүү хувцас өмсөд нэмэр байхгүй гарсан газар болгоод ялаа шумаас суучаад аймагт байхдаа ч юм эсвэл арай өөр газар дахидлан гол дээр ч юм уу нэг жоохон шумуу суухад бид нар жоохон төвөгшөөд байдаг. Тэр үл тэнд бол юу ч санагдахаар тийм их одоо том ялаа шумуултай. Шүн нь бол шумуулна хазна өдөр нь ногоон толгойд нь час хэлгээл л доо. Ямар эхнийхээ өдөр бол бид бүхэн 2 км орчим явгаа аялал хийсэн. 2 км аялахын тулд бид бүхэн өглөө 11 цаг орчимд гараад 2 км зааж очихын 4 км яваад ирэхэд бол бүтэн өдрийг зарцуулж исэн. Ямар ч одоо иргэн тойрны орчинг бол мэдэх боломжгүй зөвхөн л өвсөн дундуур явж байсан. За нөгөө талаар энэ өвс маань яг тэгшхэн тал биш, дов сондуул намаг бүхий газар байсан учраас бид нар 2 км газар бид баг 6-аас 7 цаг орчим явж яж бид хүн зорьсон газараа хүрсэн байгаа. За нүмерх голын маань нэг онцлог болохоор маш ширүүн урсгалтай, голдоо хайрах чулуу бүхий, ширүүн тогтцтой, голоос гадна маш олон салбар бүхий дахиралцсан болон дохойнуудыг үүсгэсэн. Аль нь их гол вэ, аль нь салаа гол вэ гэдгээс үлдээ ялхахад бэрхтэйгэр тийм олон салсан тийм гол байсан. Нүмергийн гол бол үнэхээр туу тунгалаг гайхамшигтай сайхан гол байлаа. За тэр энэ хавьд бол бас хилчт маань л энэ аваар одоо хилээр гэж явдаг. Тэрнээс бол одоо өөр хүмүүс бол тэр болгоо яваад байдаггүй юм. Онгон зилүүд сайхан газар. За бид бүхэн бол одоо голын эргээр дагаад өвсөн дундор явах боломжгүй маа гэдгийг ойлгосны үстээр бид бүхэн голоо шууд голдоо ороод усаар голоо өгсөд явах зүйтэй юм аа гэж багийн гişүүдтэйгээ зөвлөсний үстээр бол одоо бид бүхэн голоо дагч усан дотор явсан байгаа. За тэгээд нүмергийн голоо бол бид нэр нүмергийн гол маань маш их дахиралсан, хоорсон учраас бид бас гол гатлах юм тохиолдол зөндөө байсан. За тэгээд эхний үед бол гутлаа тайлах те гутлаа бариад одоо хөл нүцгэнд дуулсан сүлтэй гуталтайгаа ордог байсан. Яг гэвэл олон удаа гутлаа тайлж өмсөх үнэхээр асуудалтай байсан. За ингэж явж байхад бол жижиг загас жарахай, яног, толын жижиг жарахайнууд бол байнга сүлжилтэнд давхарч байсан гэдэг маань юм. Хичнээн онгон дагш бас хүний хөл хүрээгүй тийм газар тодорхой байсан. Загасны хувьд бас үнэхээр загастай. За янз бүрийн төрөл зүйлтэй бусдын овгийн одоо зэг, тул, за цурхаа гэх мэтлэн загасууд бол өөрийнхөө байгаль дээр байгаа тэр сайн хамтдаг тэр чигээр харах илүү их гоё таашаалтай байсан. Замбал амир ирэх юм байна. Мөртөө явах ч гэсэн. Мөртөө шигүү өвстэй. Толгоноос дэшээ давсан зэгс өвсөн дундуур хаан юу вэ? 1 км газрыг 4-5 цаг явж байна. Тэ? 1 км газрыг 4-5 цаг. Газар хайж явж шүү дээ. Отгоосоо гараад бол 2-3 км л явдаг шүү. Байгаль бол үнэхээр гайхамшигтай. Өвс одоо маань биднээс дээгүүр өндөр болчихсон. За тэгээ янз бүрийн амьтад бол бас энэ өвсөн дотор бас яваад байна.
бид нэр зураг авах боломж байхгүй маш өндөр өвс маш өндөр ургасан учраас түрүүнд бас энэ амтан таарсан одоо бор гөрөөсөө юу вэ гэдгийг бид нар бас сайн тодруулж чадсангүй. Ямар ч байсан амтан бол ямар ч гэсэн өвсөн дотор явж байгаа нь мэдэгдэжсэн. Тэгээд бол ер нь бол хатар зэлүүд гэдэг нь бол юмс мэдэгдэж юм л та. За хөдөлцгөө. Айлаас маш ядарсан буцаж ирсэн. Тэгээд отготой ирээд оол цагаа идж уужаад тэгээд шөнө бол одоо унтахад бас хэцүү шөнө бол тэгэхээр хэцүү билээ. Тэрнээс одоо торон малгай маань тортой малгай маань хамгаалж илаа нүрийг бол өө хөө ингээд барь аваад нисэх чинь ирд. Дан чумуулгаа. Энэ малгайны хүчинд л явж энэ одоо тийм. Тэгвэл ч одоо нүүр хамж одоо нийлэх юм шиг байна. Гурван дэглээ. За миний хувьд за намраг гол манай Монгол орны дархан цааст байгалийн цогц сайхан газарт өөрийн хобби болох зураг бас зурсандаа бас сэтгэл хангалуун байгаа. Бас байгаль орчин дээр нь зураг зурх тэр байгалыг цаасан дээр болгож өөрийн тухайн сэтгэл ашиг болгох тийм сонирхол байсан. Тэр үднээсээ би одоо бас нэг 5-10 минут зургийнхаа хэрэглэлийг гаргаж тэр халуунд усан бодгаар тэмдэглэл хийх оролцсон. Тэр олдоо юмхүү хоол ирлэх зүгээр дээ. Юу гэхээр авчаам тийм ээ. Дээрэс нь бас маш түргэн халаа цаг хугацаа юм. Ер нь бол аялд явж байгаа хүмүүс иймэрхүү хоолнууд хэрэглээ сурчвал зүгээр юм шиг байдаг. Яа зуны халуун үгүй. За одоо манайхан бол ерөөсөө ингэж жинхэнэ хоолнд орох гэж байна. Одоо халаагаад нам. Дикали халах нүмергийн гол гэдэг нь өөрөө дархан цаацтай тийм нүмергийн дархан цаацтай газар гэдэг нь бид нэр одоо байгалийн онгон төрхөө хатгалсан ургамлын төрөл зүйл маш олонтой ан амтдаас одоо тийм Монгол одоо ховор тооцдог ан амтд бас тийм байна. Тэдгээр тийм алс бүглүү зэлүүд газар ирж байгаа ч гэсэн бид хүн бол үзэх харах телевизтэйгээ унах мотоциклтайгаа ингээд өөрсдийнхөө хэмжээнд тогтохтой явсаа. Энэ тогтохтой явах бололцоог маань ивэнтгч байгууллагууд хангаж өгсөн байгаа. Манай аяллаа маань ивэнтгчийг л та бүхэн мэдүүлгийн туршид хэлжсэн.
манай спирт болон авчаад компани хараа брэнд маань хэмжиж энэ сайхан нутгийг та бүхэндээ бид бүхэнд үзүүлж мэдээлэгцэнд мөнхөлж хамаа. Тэгээд энэ бүхэн бид бүхэн манай айлын багийнхан хүнд байж байна. Тэгээ манай гурван төв дэлгүүр нэг Петровс компани. Тэгээд манай айлын маань багийн оролцогч Монголын маань одоо малчны дэлгүүр гэдэг бүх юм хангаж явж исэн. Өнөөдөр бид нэр аялын 3 дахь өдөр одоо ингээ бид нар амархгаас сууж байна. Бас нэг хээр гарцуулсгүй халаад ойр зүрийн нэрэ Баяу бол нэг ононд явж байгаа гөрөөс энэ хоёрын ялгаа. Өвс нөгөө нэг метртэй метр чамтай ургацсан учраас өсөрч явж байгаа. Эндхийн гөрөөсүүд нэг дээшээ өсөр пад газраа яж. Үнэхээр бүр өндөр өсөж байгаа. Тэгж явдаг юм. Өндөр өсөж. Бараг өөрсөө харах юмгүй болчихсон. Өндөр өвснөөсөө дээшээ гарснаа орчингоо хаашаа явж байгаа мэдрэхэд бол бас нэлээ өндрийн арайлтын мастер тий. Бид нар бол бас ч гэж өөрсдөө хувьтай гэж хэлгэн спонсоруудынхаа буйнд тийм ээ. Бас Монгол Дорнот аймагтаа байгаа. Бас үзий харъя гэж үзэж харж болохоор үзэсгэлэнтэй газруудыг яг одоогийн байдлаар бол одоо нөмрөгт байгаа яг энэ хэсэгт байгаа тий. Хүн төрөлхтний нэг хэсэг нь бол бид л болж байна л да. Өөр хүн амтны хувьд бол авахгүй. Одоо эндээс нөмрөгийн застаа өгч одоо байхгүй. Ер нь хүн гараад ирвэл хэр зөрчих гэж. Тий, тэгж л баг л тэгж шал. Нөмрөгийн застаа өгч одоо эндээс эсвэл хүн хар өрөөс гэж байл. Хоёр л зам байна л да. Тэр хүн гарч ирвэл хоёр л зам байна л да. Нэг бол хэлж өрцөгч, нэг бол хүн хар өрөөс л байгаа. Нөмрөгийн энэ нутгийн маш сав газар маань өөрөө бас ан амттыг бас амьдрахтай тэр болцсон нөхцөл хоол ундны хувьд бас нэлээ элбэг байна. Тийм газар байна л да. Гэтэ яг энэ яагаад юм бэ? Хөлөөс бас алс зайдуу те. 20 дугаар зууны техник айл болгон явж чадахгүй даа. Тэ нуул уулархыг одоо янганы салбар айгүй сүтгэж шүү дээ. Нэг хэсэг ингээд бол мойлын мод. Өдөр нэг 2 км явах гэж л те. Хэдэн цагийг зарцуулав. Ямар их хөлс гаргав. Бараг ийм ер нь ийм байсан те дээр. Мойлоо хаянаас аваад бүх юм энд байна. Хүний өмөр олон удаа битгий гараасаа гэж одоо миний хувьд бодож байна. Энэ хэсэг маань яг бол нэг дархан газар ш, дархан цаастай газар ш. Бид нэр бас дархан цаастай газар руу дураараа ороод ирчээгүй. Зохих газраас нь зөвшөөрлийн авсан. Тэгэл орж ирж байгаа юм л та. Тэгээ орж ирээд ингэ байж гин. Хураамжийн төлөө. Тэгээ хураамжийн төлөө. Тэгээд бид энд байрлаж, энэ яг энэ хэсэгт байрлаж байгаа эндээс хөдөлгөтөө бүх одоо өөрсдийн авчирсан зүйлээ буцаагаад аваа явна. Бясаа явчих. Тэгээ хүн байгаа газар хамгийн их хог гардаг гэдэг байгаа шүү дээ. Нөмрөгийн отроо застаагынтай уулзж баг те. Ямар хүмүүс олон ирдэг вэ гэхээр биологчд их ирдэг гэж байна. Цагуурчд их ирдэг гэж байна. Уул ус судалдаг хүмүүс их ирдэг гэж байна. Дандаа тийм судалгааны хүмүүс тодорхой зөвшөөрлийн дагуу судалдаг хүмүүс те. Тэгээд бас энэ дашрамд те. Миний юу халахлын отрядынхаа хамт олонд бас ставынхаа хамт олонд баяр талаас илэрхийлэх зөв бах те. Миний ийш явахд Монголын хангаж дархан газрын Үнэн Батхтай хүмүүстэй Үнэн Бат ан зэрэгтээ ийм сайхан юм нутгийн мань хүмүүс телевизэнхэр дэлгэцээр хүрэхэд тусалсан хүмүүс баггүй эднэрт. Бас нэг сони юм бид бүхнийг унтж байхад бороо ороод би одоо газар нэлээд чихтэй болсон байх гэж бодоод гарсан чинь ямар ч чиг байхгүй тийм хуурай байсан. Тэгээд тэрийг бид нэр бас хүмүүсээс нь тэнд амьддаг стафд ажиллаж байгаа усаас асуусан чинь ерөөсөө энд ямар ч ширүүн бороо орсон 20-30 минутын дараа бол зөв газар хов хураа болдгоо гэж хэлсэн. Энэ ямар ч үстэй бай гэсэн чинь тэр орон нутгийн маань хөрсөн өөрөө тийм их сэргэн хөрстэй газар юм байна. Тийм болохоор газартай хурдан шингэдэг. За тэгээ бүр их бороо орох юм бол шууд одоо намаг шиг болдог. Тийм их сонирхолтой газар байсан. Тэнд мөн цагийн зөрүү гэж бас нэг юм бай. Өглөө маш эрт гэгээ ордог. 3 цаг өнгөрөөгөл бараг гэгээ ордог. Тийм их сонирхолтой хамгийн Монгол улсын хамгийн зөв хязгаар хамгийн түрүүнд нарт тусдаг ийм газар байсан.
За тэгээд нүмергийн голынхаа 3 голынхаа саад бид нэг онцоод буцаад машин став руу явсан. За явах замд бол бас машина буцаж машинтайгаа тэр одоо даваараа гарахад бол нэр хүндрэлтэй байсан. Бид нэлээд тойрч, аялж ингэж гараад даван дээр гарсны дараа л одоо нэг машин маань эвдэрсэн байгаа. Замгүй газраар өсөхт бол одоо тухайн газар орон нутгийн маань сэрэг хөрсөл маш сэрэг одоо тийм агаарч сайтай тийм сул шороотойс учраас машин техник бол одоо дээшээ өгсөн гарахад маш хүн бэрхшээлтэй байсан. За энэ дээр одоо энэхүү дашрамд одоо прогоны маань жаргалдаа бол бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас жолооч хүний хувьд асар их туршлагатай. Орос техник одоо жаргал хоёрын хүчинд л одоо бид бүхний аялал бас амжилттай болоход бол их нөлөөлсөн. Тэд 3 гол руу очихдоо бас нэг эвгүй газар уруудаад буцаж үнэхээр тэрнгээр машин гарах боломжгүй. Бас нэг алсуур зайгийн алсуур газрыг харж байгаа тэтлээ нэг дээр гарах гэж үтсэн мост хөндрүүлэхтэй л ер нь хэцүү гарсаа үер нь тэгэл хэрэлж нэг налуугийн барьцлаар ламп 80 машин маань одоо аржаатрын болох байсан. Ингээд одоо бид өдөөхээр одоо машины орхиод янзлах ямар ч арга байхгүй учраас тэнд нь орхиод програмтайгаа став руу очиод тэгээд зарим хүмүүсээ став дээр буулгаад цааш нь сум руу явж одоо машиндаа сэлбэг болж ирэхээр явсан. За ингээд явах замд бол одоо сум дээр очиод үүнтэй уулзаад бас лампын сэлбэг ус хөдөө сумаас олдоход хэцүү юм байлээ. Тэгэхээр азар натар нэг тариа тарьж байгаа өвжин тал компани одоо Гамбах тамш хоёрсны хэлэх бай. Гамбах руу натар нэг дээр очиж Гамбахаас машины сэлбэгийг буцаж бид нэр яваад машина янзлаад арт театрын янзлаад буцаад нэг зүйл аягүй ер нь одоо бодоход бол их гоё л одоо тухайд бол бас хүнтгий юм санагдсан. Доошоо одоо голын гол руу очиж тэр өндөр дээрээс аван дээрээс доошоо бууж гол руу очиод тэр канистрт усыг буцаад дэшээ гарч явах тест нь олон юм бодчихсон даа юм. Тэгээд халуунт тэр канистртай хүнд ачаагаа үрчээ дээш нь тийм ихц налуу тийм газар руу өгшөөд гарна гэдэг нь бас л их тухайн үед л хүнтгийн санагдсан. Одоо бодоход бол бас л их гоё. Сөмбөр сумд ирээд атар нэг дээр машин орхисон. За тариа бол энэ жил бол сайхан ургасан байлээ. Гэтэ 7 сард бас нэлээ халсан, зарим хэсгээрээ шарлсан гэдэг тариаланч тооны ярьж байсан. За манай аялын баг маань Доронтой аймгаас гараад Нүмергийн дархан газраараа яваад ингээ буцах замдаа Үүзэн тал компани тариа өргөд дээр ирээд байна. За энэ жил одоо тариа маань одоо ямар ургаж байгаа талаар бас тариаланч боорахтайгаа болдоохтайгаа ингээд уулзаа сууж байна. Энэ жилийн одоо тариалангийн ажил маань хэзээс эхэлвэ? Тариа маань хэр ургаж байна? Тариалт бол 5 сард тарьсан л да. Тэгэхэд бол жиг бол их сайн байсан. Тэгээд тэр жигэндээ л гараад байна. Энэ 6 сарын сүүлээр 7 сарын ихээр их актер халуунаар гарч бас нэлээд муудулсан тариг юм аа. Тэгээд одоо бас гайгаа гарч ирэн дажгүй байна. Тэг. Ер нь бол тариаланч хүний ажил бас өдөр шөнөгүй ер нь нэлээд тийм явагддаг юм байна л да. Бид нар бас урчин ирэхэд бас эдгээр маань бас ураншаа хийж байгаа гэх тээ. Ураншаа гэдэг нь одоо дараа жилийн тариалалтад бэлдэж гин гэсэн үг. Тийм ээ, дараа жилийн тариалалтанд бэлдэж байгаа. Тэгээд ер нь хугацаа талдаа ер нь нэг төднөөс төдний хооронд гэсэн. Тэгээд ялангуяа энэ нөгөө жоохон чигтэй байхад нь нөгөө шороогоо ботолж авахын тулд одоо хонда чиг яхаас хатгаас өмнө л гэж одоо өдөр шөнөгүй үлдчихэж байна. Ер нь тэгээд одоо тариаланч хүний зовлон нь юу байдгийг, жаргал нь юу байдгийг те энэ талаар бас аливаа юм чи хоёр талтай те. Энэ талаар бас яривал хамгийн одоо юу гэдгийг бахархдаг ч гэдэг юм уу те ийм үеийн хизээ байдгийг хамгийн их яа энэтэй гэдэг үе бас байх уу. За нэг тариа сайхан ургачаад ургацаа хурааж байхад их сайхан да. Ер нь тий. Тариаланч хүний бас. Тий. Тэнд бас Беларусь трактор маань байж байна. Бидний салга амбан гэж ярьдаг. Одоо салга амбан бол биш болжээ. За энэ техникийн талаар хүчин чадалтай
Энэ талаар бас. Техникийн талаар бол энэ сүүлийн компани John Deere гэдэг хятадаас орж ирсэн компани байдаг. Энэ компани нь бас зарим 90,000 дотоо ирдэг. Энэ дээр жаахан хэцүү байт юм. Хүчин чадлаа бол өндөр л дөө. Тэ. Тэр Оросын трактор байл тэр Белорус гэдэг. Тэр хүчин чадал бол өндөр. Ажлын хөтөл сайтай их сайн л. Тэгээ бид бүхний одоо өглөө болгоо иддэг талхын маань энд бэлддэг одоо яг үндсэн гардаж бэлддэг хүмүүс энд байж сууж ийн л да. Тэгээд бидний ард энэ тариалангийн талбай маань харагдж байна. Тэгээ нааталтан дээр уран шийж байгаа талбай. Энэ бол одоо дараа жил та бидний бас далхны үр тариаг энд ургуулнаа гэж тариаланчд маань ярьж байна. За ингээд одоо үүсэнтэл компанийнхаа хамт олонд тариа нь одоо ариун их ургаж одоо тэгээд ажил нь улам бүр ундарч яахын үлзээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Ингээ та бүхэндээ баярлалаа. Дотор нэг буюу одоо тэр үүсэн тал компани бол энэ жил 750 гад тариалж байгаа юм байна. За 740 гад нь бол улаан буудай, 10 гад нь овёс тариалж байгаа. За 900 гад уран шийж байна. Ирэх жил бол ер нь бол 2000 гад тарихтай зорилготой байгаа гэж үүсэн тал компани маань хамтлан ярьж ирсэн. За үзэгчдээ манай аялын баг маань халахгүй сумын нутгаар нөмрөгийн дархан цааст газар мөн цаашлаад 3 голын бэлчээр газруудаар аялаад буцаад эргээд энэ халахгүй сум дээр хүрэлцэн ирээд байна. Та бүхний харж байгаагаар одоо бид бүхэн хамар давааны ялалтын хөшөө цогцлбор дээр ирээд байна. За ялалтын цогцлбор хөшөөнөөс хойш нь бол Эренбаатарын хөшөө, за Яаковлевчдийн хөшөө, Ханан хөшөө, Монгол дайчдын хөшөө гэдэг олон хөшөө дурсгалууд бол байдаг юм аа. Энэ бол одоо бид яг Баян цагааны нуруунд дээр зогсож ийн гэсэн үг. За мөн энэхүү олон километрийн маршруттай тийм ээ. Байгалийн сонин гачныг үтсэн, байгалийн хүнд бэрхшээлийг даван туулах энэхүү аялалд маань одоо бид бүхэнтэй хамт тийм ээ. Хараа брэнд маань ингээ оролцож байна. Ингээ хараа брэнд бид одоо аялын маршрутын турш одоо бөөр нуурлуугаа бидэнтэй хамт хөтлөх гэж байна. Хараа брэнд. За мөн манай нэвтрүүлгийн спонсороор ажиллаж байгаа Petrohouse компани хамт олон 3 дэлгүүрийн хамт олон маань бас аялын турш бидэнтэй хамт байлаа. Тэгээд эдгээр бүх спонсоруудаа баярлалаа гэж хэлье. За ингээ бөөр нүрэн зүг өргөшөө залуусаа. Бид Атар нэгээс шууд хөдлөөд одоо Сүмбэр сумын төвөөрөө ороод бөөр нуурлыг төлсөн. За дараагийн маршрут бол одоо уусаа бөөр нуурлыг төлсөн байсан. За энэ жил бөөрийн зуулчны бааз маань бол яг ажиллахгүй байна. Минингийн өтрүүдийн бас одоо хэрийн гадалтандаа гарсан энд бас одоо өөрсдийнхөө баазыг байгуулсан байдалтай байна. За мөн одоо алхгол одоо японочууд бол их хүчтэй та хүмүүс мэдэх байх. За бидний явж байхад бас 10-аад япон жуулчд бас дор тамиг маань одоо бөөр нуур алхгол сууд газрынтай танилцах гэдэг бөөрийн хөвөнд ирж хангарч байгааг таарсан. Бөөр нуур дээр ирэх болгондоо би одоо тэр авийн нутгалж байсан ахмад настан за мөн тэр авид нутгалж байсан дээдсүүд нь нутгалж байсан хүүхдүүдийн амарч аваатайгаа таарлаа. Одоо тэр үе дээдсүүдийн хүүхдүүд гэдэг нь одоо бидний өвөө эмээ болохоор 50-60 настай хүмүүс байгаа шүү. Тэгэхээр тэр бүхэн ингэж ярьж байна. Бөөр нуурыг маань доктор маань тагтаг байжээ. Дахиад одоо говийн тогшин маань данзан харивжааг авчирч давхилдаг байсан байна. Энэ хоёр бол хоорондоо ерөөсөө нэг насны зүрхтэй үе цагууд тийм найз нөхд явсан гэж боож хурж байна. За тэгээд данзан харивжаа өөр нуурыг дахиж онгос ахиусын одоо аргадаж ном хорж уншихдаа тухайн бөөр нуурын загас жаргахаа надад хүсч наадаж одоо нарны гэрэлт өрмөс тийм солонгон тийм өнгийг үүсгэж байсан гэж настай ахмад буурлууд нь хэлж үлдээсэн байдаг юм байна. Мөн одоо бөөр нуурлуу бол бүр их дээр үеэс алт мөн эрдийн чулуудыг бол одоо тэр дахлахын үеэр шидэж тусамгаа харагдаж хөгсөд болсон бөөр нуураа арчиж хамгаалдаг байсан байх юм аа.
манай аяллаа 6 дахь өдөр маань одоо үргэлжилж байна. Бид бүхэн 6 Дорнот аймгаас гараад 6 өдөр нийтдээ одоогийн байдлаар бараг 1000 орчим километр аялаад байна. Тэгээд өнөөдөр аялал маань өндөрлөн бид гэрлүүгээ буцна. Тэгээд 6 өдрийн аяллаа туршуул бас бидэнтэй сайн сайхан юм учирж байлаа. Мөн хүнд хэцүү юм учирж байлаа. Өөрийн одоо эргээд энэ аяллаа ярилцаа сууж яхад бол бид бүхэн нэлээд хүнд замыг бас туулсан юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Тэгээд яг хуу халахгүй л хүртлүүл мэдээж ямар ч асуудалгүй сайхан зам. Цаашаа бол үнэхээр байгалийн саад бэрхшээлтэй. Үнэхээр онгон зэлүүд ийм газар аяллаа. Тэгээ энэ бүгдийг та бүхэнд үзүүлэхийг өөрсдийнхөө хэмжээнд тус зорьсон. Тэгээд бас болсон бахаа гэж бодож байна. Ингээд аяллаа турш харж яхад байгаль дэлхийн онгон зэлүүд хэвээрээ байгаа гэж ярьсан боловч очисон аян чингийчд маань бас үнэхээр тараасан хог могоо түүхгүй ийм бол зөндөө байна. Байгаль дэлхийгээ ингэж хайрлдсан болов гэсэн тийм эмзэглэл төрж байна. Тусын өвөө нэг үг хэлье. Үр хүүхдүүд минь ээ. Бөөр нүрийн эргийг та бүхэн бохирдуулаад байвал өндөр настай өвөө орох хоронгүй оч хаяггүй болох гэдэг шүү. Ийм учраас их болсон сайхан дэлхийг хайрлж явцгаагаараа хүүхдүүд минь. За энэ бол ерөнхийдөө бол усан дотор байж байгаа монголчуудын дур зүрх юм аа. Тэгээд монголчууд бол гол усаа үргэлж хайрлж дээдлж явсаар ирсэн. Гэхдээ сая бид нарыг энэ бөөр нүрэг өндөр эргээсээ доошоо бууж ирэх жоохон таагүй сэтгэлд төрүүлэхээр юм огтсон. Юу гэхээр одоо хүмүүс ирээд энд хогоо яг ир дээр нь хайчаад явчихсан. Энэ бас нэг цуглуулаад биднээсээ ингээд цуглуулад сайхан сэтгэлээсээ байгальтай хандаад бидэнтэй адилхан бас нэг хүн ч гэсэн хоогоо түүжээд байгаль маань сайхан цэвэрхэн тэгээд бас урт удаан наслах болно гэдгийг та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгээд бүгдээрээ ихтэлхийдээ хамт мөнх амьдрий. Одоо ингээд ажиглаж чад бас бөөр нуурын эргэн дээр хураацаа хараацсан сүргүүл ер нь айгүй ховор болсон байна. Хаа нэг ганц нэг харагч байна. Энэ бол бас ямар нэгэн зүйлийг зөвгнөө тийм ээ. Байгаль маань болохгүй болж байна гэдэг биднэрт байгаль ээжимээр сануулж байгаа бас нэгэн дохио байгаа баха. Тийм учраас хайрлах хэрэгтэй тийм ээ. Үнэхээр Монгол орныхоо зүүр зүгээр явсан чинь үнэхээр сайхан байна уу. Сая явж ийн хэдтэйгээ бас танилцаа, сайхан байгаль орнотойгоо танилцаад одоо сайхан биеийнхээ ажилыг тайлбар бөөр нууртаа хөөд байж энэ. За ингээд бидэн там Хараа брэнд маань биднийг аян замын туршид бидэнтэй хамт байлаа. За тэгээ манай 3 дэлгүүр Петровск компани хамт олон. Тэгэхээр бүх хүмүүстээ баярлалаа. За мөн бидний аялалд оролцож бидэнтэй хамт байсан. Одоо найз Мөнгөлөд манай талын малчин компани захирал Мөнгөлөө бид бүхэн бүхэл аяллаа туршид мэдээлэлээс хоцрохгүй телевиз, тог гэл бүх юмар хангалттай ажиллаж явлаа. Нэг бодлын ерөөсөө хот газар байгаас ялгаа багахгүйгээр аян замын зүгээр байгалийн цаад бэрхшээлийг тооцохгүйгээр бусдаар бол яг л хот төв газар байгаа юм шиг ийм ая тухтай явсаа. Энэ бол манай Мөнгөлөө манай 3 дэлгүүрийн адилаа нарын ачгавьяа юм. Мөн одоо замд явж явах тусалсан Үзэнтал компани Гамбаахта замын Үзэнтал компани засварчин Болдоах, Тарайланд та Борах нарт бас барьснаа илэрхийлэх хэрэгтэй. Ер нь Үзэнтал компани хамт олон барьснаа илэрхийлэх хэрэгтэй. Мөн одоо
бидэнд одоо үнэтэй зөвлөгөө өгсөн дархан газрын Нүм Батхтаа сойрснаа зэрэглэн зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд энэ аяллаа маань туршид бид нартай хоёр дахь удаага ингэжтэй бидний газарчилж авч явсан очроо гоё байна те. Ийм хүмүүсийн өвчин тэгээд бүхэн одоо энэ сайхан газрыг гэж үзэж өөртөө үзэж гэж явсан. Өвс ногоо одоо тэр ургаж байгаа жимс голын ус бүр тунгалаг те өвс гэхэд бүр айгүй өндөр цэцэг гэхэд өнгөөр ургасан. Тэрийг хараад миний сэтгэл их огшч байсан. Би ийм сайхан Монгол их оронд амьдарч юм байна. Одоо загсыг бас яаж барьж яана тийм тэр арга зуршлаа бас дадлагжуулаад ингээд явж байгаа л баяртай бид. Тэдний сүүл хүмүүс бас загс агнаад бариад алаад идээд гэдэг юм ийм бол явчихсан байхгүй. Яаж ч утсан тэр хоол газраас барьсан загс авчина гэж бол байхгүй. Тэр бол ойлгомжтой учраас бид нар ямар ч гэсэн өөрсдөө тэр загсыг үзэгчтэй харуулахын тулд явж байгаа гэдэг энд бас багталтай хэлмэ. За аял гэдэг ерөөсөө багаар ажиллах тийм чадрыг төлөвшүүлдэг нэг утгаараа байдаг. Нөгөө утгаар бол орон нутгийг танилцуулах, байгаль орчныг хамгаалах гэсэн том зорилгод явж байгаа. За энэ айл утгаараа манай аял маш өндөр өгөөжтэй, ачлал хөдөлтэй сайхан аял болж өнгөрсөн. Хүмүүс л одоо ингээд аялд гарахт бол одоо гэрээсээ үүрэгч аваад гарчдаг гэж ойлгож болохгүй. Бид бүхэн одоо аялд гарахын тулд бол одоо нэгдүгээрт бол одоо сэтгэл зүйн бэлтгэлийг л өөрсдөө маш сайн хангасан байх хэрэгтэй хүмүүст бас байна. За нөгөө талаас бол материал хөтлийн бүхэл бэлтгэлүүдийг бол одоо хангасан байх шаардлагатай. За энэ хоёр зүйлийг бол ерөнхийдөө ингэж бэлтгэлийг сайн хангаснаар бол одоо аялал амжилттай болох эхний их үндэс үүсрүүл тавьдаг юм а гэдгийг бол одоо ойлгож болох юм. Үнэхээр сайхан байлаа. Одоо ингээ илгээ буцах гэж байна. Бусал сэтгэл хорогдож байна. Тэгтээ дахин бид энэ утгаар ирнэ. Үнэхээр сайхан байна. Тэгээ энэ аялалд оролцсон. Олон аялалд хамт оролцсон. Төрсөн ах トゥ угаас ялгаагүй болсон найз нөхөдөө энэ ташин бүгдээр нь баярлалаа. Тэгээ та нартайгаа үргэлж цуг хамт байх болно. Ямун хараа брэндтэй үргэлж цаашдаа хамт байх болно. Яа тэгээд хараа брэндтэй цуг байгаарай томчуудаа.